Жимборска бүгд тоглолтод оролцуулсан. Зүүн рүүгээ хөдлөлөө. Польшчууд за шууд хоёроор явах гэж үзэх бодлоо да. Павловска өөрөө баруундаа орсон. Павловска довтлохоо амжилтгүй болсон. Тиленга бөмбөгтөө довтлохоо хэсгүүд дуусч байгаа. Жимборска баруундаа яваад орсон. Бөмбөгөө өөрөөсөө алдсан баха сая. Айсан хамгаалт болсон. Одоо түрүү манай шишээгийн довтлохоо. Нэмэлт цаг дээр түрүүлж 2 оноо авсан хожид дүр үзэгчтэй. Онлатрын хулан бөмбөний ард ирсэн. За Нандүсэл Ариука гэсэн 3 тамирчид байгаа. Гуруула шидэлтэй байгаа. Хулан за эхлээ Нандүсэлэр бөмбөд авчихсан. За Ариука цалааны араас шидэл рүү гаргаж ирсэн. Хөл алцлаа үүдэж бөмбөгөө өөртөө авч үлдэж чадсан шүү. Бөмбөний төлөө тэнцэл бөмбөг шүгэний аймыг давлаа. Ингээ хагас шишээ шатанд өрсөлдөж байна. За энэ дээр бөмбөгийг пост руу заачвуу. За шүүгч заал тэгж заалаа. Тийм байна. Пост руу заачлаа. За Павловскаас гарсан тарцсан да. За яг нэг хамгаалт хэрэгтэй манайд. Гертэн доогуур гүйсэн. Нандүсэл бөмбөд хүрсэн. Буцаага дадсан бөмбөг Нандүслээрээ Павловскагийн эсрэг. Нандүсэл доор хулан сууларсан. Онлодрын хулан суул шийдсэн. Хулагийн шийд байсангүй. Павловскагийн самбар. Павловска 3 шийддэг нь байгаа. Польшоос Анна Павловска ер нь польшчууд бол нэг оноогоороо явъя гэдэг юм байна. Тэр нь буруудсан. Павловска эргээс авсан бөмбөг байсангүй. Нандүслийн самбар. Айл багаас алдаа гарах хэрэг байхгүй. Нандүсэл юу гэх юм харъя. Хулан дээр бөмбөг ирсэн. Нандүсэл Клаудиа Гертний эсрэг Нандүсэл залтнуудаас явуулсан шидэлтэн цагаар гонсоггүй. За одоо зөрөөд хамгаалах даалгавартай болсон. Алдаа гаргаж болохгүй шүү. Хоёрыг нь таглах хэрэгтэй. Алдаа байж болохгүй. Дахиад нэг хамгаалалт. Клаудиа Гертн. За Вероника Тиленга бөмбөгөө хол авсан. Жимборска дээр гарч ирээд авлаа. Жимборска хулан дүндэр хамгаалтыг нь Александра Жимборска хоёроо шидэлтэн амжилтгүй болсон. Тиленга довтлооны самбарыг авсан. Тиленга довтлоонд хаалтанд орсон. 2 дахь боломжоор бөмбөг цагаар тунсан. За Польшчууд нэг оноо тэргүүлтэй болсон. Одоо манайхаас Нандүсэл юу гэх нь харъя. За өндөр тамирчныг нь өөрөө амлаад авсан. Нандүсэл хоёроос явуулж байна. Нандүслийн шидэл дутуу гарсан. Ариука за нэг оноо аавна гэдэг эрсдэлтэй баг энэ зөв. Нандүсэл суул байна. Нэг тон шот. Хоёроос шидэл байсангүй бөмбөний төлөө тэнцэл Тиленгагийн самбар. Түрүү Клаудиа Гертн зүүн ордог тамирч шүү. Зүүн талтай. Жимборска баруун. Довтлогоон дээр сайн хамгаалт болсон. Хулагийн самбар. Хулан дахиад илүү дамжуулт байсан. За хамгаалтын зүрөө байрлал эзэлчлээ. Нандүсэл довтлогоноос дуусч байгаа. Нандүсэл Ариука дээр гаргаж байна. Бадэрдний хариуц цэг хоёроо. Бадэрдний хариуц шидэл амжилттай болсон үзэгчтэй. Шидэлт амжилттай болсон шүү үзэгчтэй. Манай шигшээ баг дэлхийн аврал шалралт тэмцээний финалд гарч ирж байна. Дэлхийн аврал шалралт тэмцээнээс медаль авч байна үзэгчтэй. Ариуцгийн шидэл цагийг тунж байна штэ энэ дээр. Орчлоо үзэгчтэй. Энэ зүүд биш. Энэ бол Монголын 3 эсрэг 3 сагсан бөмбөг. Монголын сагсан бөмбөгийн түүхэн мөч шүү үзэгчтэй. Энэ олон жилийн хөдөлмөр. Энэ үзэгчдийн уухай дүрлэг цэнгэр дэлгэцэн араас үзэгч та бүхний дэмжлэг энэ бүхний ачаар манай Монголын шигшээ баг дэлхийн аврал шалралт тэмцээний шүгээн дөрөв төлөөлж штэ. Ямар гоё юм бэ үзэгчтэй. Үнэхээр гоё. Бүр үнэхээр супер. Бүр уулахаас зур араагаал ямар гоё юм бэ. Бид нар Польшиг уучлаа. Бид нар 2 олимпийн аврагыг олсон. Бид нар дэлхийн аврагуудыг олсон. Энэ хүртэл бидний зам дардан байгааг үзэгчтэй. Мэдээж та бүхэндээ баярлалаа. Шигшээ багийн октоудаа баярлалаа. Энэ хүртэл Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө зөв бодлогоор авч явсан 3-3 холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо, Energy Resource, Event гэх байгууллага бүгдэнд нь баярлалаа. Үзэгч та бүхэнд дахин баярлалаа үзэгчтэй. Бид нар дэлхийн аваргын медальтнууд, бид нар дэлхийн аваргын финалд гарсан. Энэ бол зүү төшөөнөд бодчих үзэгчтэй.